Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр дизайн технологийн 8 дугаар ангийн хичээлийн металлын механик шинж чанар сэдвүүд хичээлийг бэлтгэн хүргэж байна. Та бүхэн хичээл эхлэхийн өмнө хичээлийн хэрэгэл болох шугам харандаа, үзэг, дэвтэр, мөн хуудсан металл боловсруулах багжуулах, металл алах, модон алах, өөрөнтгий хошуутай байх, хавтгай хошуутай байх, мөн төмрийн хайч, зүлгүүр, хуурай, металл шугам, металл зуруул, хэлбэржүүлэх төхөөрөмж зэргүүдээ бэлтгээрэй. Тэгэхээр энэ удаагийн хичээлээр 1-дугаарт нь металлын төрөл хэрэглээ, 2-дугаарт нь металлын механик шинж чанар туршилт, 3-дугаарт нь хуудсан металлд боловсруулалт хийх, 4-дугаарт нь хуудсан металлыг нугалах хайшлах гэсэн 4 сэдвийн хүрээнд мэдлэг бүтээж чадварыг эзэмших болно. За бид бүхэн металлын шинж чанарыг судлахын тулд түүний хэрэглээ ач холбогдлыг таньж мэдэх нь чухал юм аа. Тэгэхээр хүн төрөлхтний хөгжлийн явцад хүрэл зэвсгийн үеэс эхлэн металлын хэрэглээ нь чухал ач холбогдолтой түүхэн үр гүйцэтгэж ирсэн билээ. За жишээлбэл бидний өдөр тутмын чухал хэрэглээ болсон техник, цахилгаан, зурагт радио, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас гэх мэт маш олон зүйл нь бүгд металлын оролцоотойгоор бүтсэн байдгийг бид бүхэн эргцүүлэн санах хэрэгтэй. Энэ удаагийн хичээлийн зорилго бол металлын шинж чанартай танилцаж, туршилт, боловсруулалт хийж сурах явдал юм аа. За хүүхдүүдээ өнөөдөр бид өмнө тавьсан зорилгыг илэрхийлэхийн тулд дараах 4 зорилтыг тавьж түүнийхээ төлөө суралцах ёстой. Тэгэхээр 1-дугаарт металлын төрөл хэрэглээг судалж мэдэх, 2-дугаарт нь металлын механик шинж чанартай танилцаж, сорьц дээр туршилт хийж ажилланаа. 3-дугаарт нь хуудсан металлд боловсруулалт хийх арга барилд суралцах ёстой. 4-дугаарт нь хуудсан металлыг нугалах хайшлах аргаар бүтээл хийж сурнаа. За энэ удаагийн хичээлийн эхний сэдв болох металлын төрөл хэрэглээний талаар товч авч үзье. Тэгэхээр хүүхдүүдэд доорх мэдээллүүдэд сайн анхаарч танилцаад дэвтэртээ тэмдэглэж аваарай. За ширэн болтыг бол хар металл гэж нэрлэдэг байна. Мөн алт мөнгө, зис, гуйл, хүрэл, хөнгөн цагаан, цайр, цагаан тухалгыг өнгөт металл гэж нэрлэдэг байна. Тэгэхээр ширмийн найрлагад 2-4% нүүрстөрөгч, бусад хэсэгт нь цэвэр төмөр агуулгадаг байна. За мөн болт нь 0.1-ээс 2% нүүрстөрөгч агуулсан төмрийн хайлшин. Болтын найрлагадах нүүрстөрөгч болон бусад холцын агуулгадах хэмжээгээр нь багжийн, хийцийн, нүүрстөрөгчд чанаржуулсан тусгай найрлагт болдог гэж ангилдаг. Хүүхдүүдээ та бүхэн металлын механик шинж чанарт туршилт хийхийн тулд доорх аюулгүй ажиллагааны дүрмийг чанд цахин ажиллах хэрэгтэй. Та бүхэн энэ аюулгүй ажиллагааныхаа дүрмийг дэвтэртээ бичиж аваарай. Бүгдээрээ металлын механик шинж чанарыг судлаж, сорьц дээр туршилж хийж үзцгээе. За тухайн материалд гадны хүч үйлчлэхэд эвдрэхгүй, илүүр хэмжээгээ өөрчлөхгүй байх чадварыг батгах шинж чанар гэнэ. За энэхүү батгах шинж чанарыг туршихдаа шахах, сунгах, нуглах, мушгах, таслах хүчээр турш үзнэ. За 2-дугаарт нь гадаргууд нь тухайн материалтай харьцуулбал хатуу материал хүчээр үйлчлэхэд эвдрэхгүй, ором гарахгүй байх чадварыг хатуу шинж чанар гэж нэрлэдэг байна. Энэхүү хатуу шинж чанарыг багжаар зурах, шивүүлэх, огтлох, харшуулж цохих байдлаар турш үзнэ. За 3-дугаарт нь тухайн материалд үйлчилж буй гадны хүчийг авсны дараа
анхныхаа хэлбэр хэмжээгээ сэргээх чадварыг уян харамхай шинж чанар гэнэ. За энэ уян харамхай шинж чанарыг шахах, сунгах, нуглах, мушгих, цохих хүчээр турш үзнэ. Дөрөвдүгээрт нь тухайн материалд үйлчилж буй гадны хүчийг авсны дараа анхныхаа хэлбэрт орохгүй хэлбэрээ өөрчилж байгаа чадварыг уян налархай шинж чанар гэж нэрлэх нь байна. За энэ уян налархай шинж чанарыг давтах, нуглах, цових, мушгих, цохих хүчээр турш үзэх нь байна. Доорх зураг дээр байгаа сорц дээр туршилтыг хийх тулд аюулгүй ажиллагааны дүрмээ эргэж нэг санаараа хүүхдүүдээ. За бүгдээрээ одоо доорх зураг дээр байгаа өрөөний хошин дээр металлын хатуу шинж чанарын туршилтыг хийж үзцгээе. Тэгэхээр хатуу шинж чанараа бид нар шивүүлэх, багжаар зурах, огтлох, харшууц зохих байдлаар турш үзэх юм шүү. За тэгэхээр уян харамхай шинж чанарыг турш үзэхийн тулд энэхүү зураг дээр харагдаж байгаа пүрш, за мөн цагны баадуу, метрийн металл материал дээр одоо хэлбэрийг нь сунгах байдлаар туршилт хийж үзэж уян харамхай шинж чанараа тодорхойлж болно. За мөн зураг дээр байгаа хөнгөн цагаан цувимл материал дээр уян налархай шинж чанарыг нуглах, мушгих, сунгах, давтах байдлаар туршилт хийж үзэж бас болно. За мөн цувимл материал болон энэ хатуу материал дээр бүх батын туршилтыг шахах, сунгах, нуглах, таслах хүчээр туршилтаа хийж үзээрэй хүүхдүүдээ. За нарийн цувимл металл болон нимгэн хуудсан металлыг мөн нуглаж, мушгиж, цохих, давтах байдлаар туршилтаа хийж үзээрэй. Бидний үзэх дараагийн сэдэв бол хуудсан металлд боловсруулалт хийх сэдэв байгаа. За тэгэхээр хуудсан металлд боловсруулалт хийж нуглахын тулд хэрэглэхэд багаж хэрэгслүүдтэйгээ танилцъя. Тэгэхээр хуудсан металлыг нугалж боловсруулалт хийхийн тулд металл дөрвөлжин алах, бөөрөнхий толгойтой алах, за модон алах, за бөөрөнхий хошуутай байх, хавтгай хошуутай байх, за мөн доорх зураг дээр байгаа хэлбэржүүлэх төхөөрөмжүүдийг ашиглаж металлаа нуглаж болох нэ. Хоёрдугаар алхам. Хуудсан металлыг нуглах арга барилтай танилцъя. За тэгэхээр та бүхэн хуудсан металлыг нуглахын тулд гэрийн нөхцөлд аюулгүй ажиллагааныхаа дүрмийг баримталж эцэг эхтэйгээ хамтран металлыг нуглах энэхүү арга барилыг одоо хийж болох нэ. Тэгэхээр хэлбэржүүлэх төхөөрөмж ашиглана. Мөн одоо гэрийн нөхцөл бишгүй байхгүй тохиолдолд хэлбэржүүлэх төхөөрөмжөө ашиглан металлаа нуглаж болох юм аа. За металлыг нуглахдаа модон алах буюу төмөр алах зэргийг хэрэглэж болно. Мөн хавтгай хошуутай байх, бөөрөнхий хошуутай байхаа хэрэглэнэ. Металлаа нуглахын тулд бид нэр аюулгүй ажиллагаагаа хангаж ажлын бэлий өмссөн байх шаардлагатайг санаарай. За алхам 3. За доорх зураг зааврыг сайн харж аваад хуудсан металлтайгаа одоо хайчлах арга барилаа эзэмшнэ. За энгийн хуудсан металлыг хайчлахын тулд хайчныхаа доод эрийг ширээний гадаргууд тулгаж зүүн гараараа бэлтцээ барьж баруун гараараа хайчаа хайжим давшуулан хайчилдаг байх нэ. За тэгвэл элдв хэлбэртэй бэлтцүүдийг хайчлахдаа баруун гараараа хайчаа зүүн гартаа бэлтцээ барьж
зүүн гарын хойчоор хайчилбал бэлтцээ цагийн зүүнний дагуу баруун гарын хойчоор бол бэлтцээ цагийн зүүнний эсрэг эргүүлж хайчилна шүү. За энэхүү металл бэлтцийг хайжлахдаа мөн аюулгүй ажиллагааныхаа дүрмийг чамд сахиж ажлын биелийг өмсөөрэй. За сурагч та бүхэн өмнө үтсэн металлын механик шинж чанар болох бат бөх, хатуу, уян харимхай, уян налархай шинж чанаруудыг металлын сорц дээр туршилт хийж үзлээ. Мөн хуудсан металлыг нугалах, хаашлах арга барилтай танилцаж дадлага хийж үзье. Тэгвэл одоо энэхүү дадлага баттан бүгдээрээ өгөгдсөн зургийн дагуу шүгэл хийж үзцгээе. За энэхүү шүглийг хийхин тулд зааварчилгаагаа сайн уншиж, ажлын зурагтайгаа сайн танилцаж, хэмжээгээ баримтлан хийх ёстой шүү. За тэгэхээр хуудсан металл дээр эхний ээлжинд энд өгөгдсөн хэмжээний дагуу хуудсан металлаа өргөнийг нь 20 мм-ээр хайчилна. За уртаа болохоор 75 мм-ээр хайчилж авах нэ. За энэхүү 75 м-ээр хайчилж авсан металл бэлтцээ 15, 20, 40 мм-ийн хэмжээгээр нугалах нь байна. Тэгэхээр 40 мм-ийн хэмжээгээ тойрог хэлбэртэй 10 мм-ийн диаметртэйгээр тойрог хэлбэрт оруулж нугалнаа. За үлдсэн артлын 15 мм-ийг нь 90 градусаар нугалах нь байна. За хоёр дахь бэлтгэц болох 40 мм-ийн урттай металл хуудсаа 20 мм-ийн өргөнтэйгээр хайчилж, за нэг дахь металл дээрээ тохиулж тавиад энэ тоон зураг дээр харагдаж байгаа байдлаар нугалж гүйцэтгснээр бидний хийх шүгэл маань бэлэн болох ёстой. За тэгэхээр та бүхэн харж байгаа тоон зургийн дагуу гүйцэтгэж тэр AB бич заасан хэсэгт агаар орох хөндийг одоо гаргах нь байна. За ингэснээр бид бүхний хийх энэхүү бага хэмжээний бүтээл маань бэлэн болно. За бүтээлээ бэлэн болсны дараа туршиж үзээрэй. За тэр тоон зургийн доор байгаа шүглэний зургийг та бүхэн анзаарч байгаа. За энэхүү хийсэн шүглийг багш нь одоо үлээж та бүхэнд сонсгоё. За иймэрхүү байдлаар та бүхний маань бүтээл дуурах ёстой шүү. Хүүхдүүд та бүхэн өмнө үтсэн мэдлэгээ баттахын тулд туршилтуудыг гүйцэтгэсний дараа металлын шинж чанарын талаар юу олж мэдснээ дэвтэртээр эргцүүлэн бичээрэй. Мөн бат бөх хатуу чанарын нийтлэг ба ялгаатай талуудыг жишээ гарган учрыг тайлбарлаарай. За уян харимхай, уян налархай шинж чанаруудын ялгааг олж аль болох олон жишээ бич тэмдэглээрэй. Хүүхдүүд та бүхэн өмнө үтсэн мэдлэгээ баттахын тулд дараах сорилуудыг ажиллаж мэдлэгээ баттгаарай. За энэхүү сорилыг ажиллахын тулд 2001 оны 5 дугаар ангийн зохион бүтээх хөтөлбөр, за 2009 оны 8 дугаар ангийн технологийн ном, за мөн одоо үзэж байгаа сурагчдуудээ ашиглаж мэдлэгээ баттгах хэрэгтэй. Дээрх асуулт даалгавар сорилыг ажиллахдаа сурах хүчгээс мэдээлэл авшруулан судлаж та бүхэн өмнө үтсэн мэдлэгээ баттгаарай. За тэгэхээр хүүхдүүдээ та бүхэн металлын төрөл хэрэглээний талаар бид нэр тавьсан зорилготой хангаж судлалаа. За мөн
механик шин чанарын талаар судлаж мөн туршилт хийж үзлээ. За хуудсан металд боловсруулалт хийх арга барилыг судлаж мөн бага хэмжээний бүтээл хийж дадлага хийж үзлээ. За одоо тэгэхээр хүүхдүүд та бүхэн эртээ эцгэх ах トゥ ойр дотныхонтойгоо хамтран доорх ажлын зургийн хэмжээний дагуу хуудас металлын өөдс ашиглан металл хайрцаг хийж үзээрэй. За энэхүү металл хайрцагыг хийснээр та бүхэн одоо хичээлээр мэдж сурсан зүйлийнхээ явцын үнэлгээ болон дүгнэгдэхийг анхаарах хэрэгтэй шүү. Сурагч та бүхний гэрээр хийж гүйцэтгэх ажлаа хийхийн өмнө 1-2 зүйлийг багш нь анхааруулж хэлье. За юуны өмнө багаж хэрэгслээ маш сайн бэлдсэн байх хэрэгтэй дахин нэг анхааруулъя. За үүнд болохоор одоо хуудсан металл боловсруулах металл зурвал, металл шугам, төмрийн хайч, нарийн хуурай, зүлгүүр, ирмэгтэй бэлтгэж төмөр, алах, бах зэрэг багажнуудаа бүрэн гүйцэд бэлтгэж мөн багажныхаа бүрэн бүтэн байдлыг сайн шалгаж үзээрэй. За ажил эхлэхийн өмнө аюулгүй ажиллагааныхаа дүрмийг иргэн нэг санаж ажлын бэлий нүдний шил хэрэглэх ёстой. За ингээд та бүхэн сурсан мэдснээ ашиглаж бүтээлээ өөгүй цэвэр сайхан нямбаа гүйцэтгэж металл боловсруулах одоо чадвараа дээшлүүлнэ гэдэгт багш нь итгэж байна. Та бүхний хийх бүтээлд амжилт хүсье. За одоо бүтээл хийх ажиллах дараалтайгаа танилцъя. За нэгдүгээрт нь хуудсан металлаа сонгож хэмжээгээ тавина. Энэ бидний одоо хуудсан металл буюу бидний хэлж сурснаар гөлмөн төмөр дээр хэмжээгээ тавина. За энэ хэмжээ тавихдаа юуг анхаарах вэ гэхээр нэг талыг нь одоо 90 градусаар маш сайн нарийн байруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол алдаа гарна. За хоёрдугаарт нь бэлдэц дээр дэлгээшийг хэмжээний дагуу зурж гүйцэтгэнэ. За гуравдугаарт нь хэмжээний гадаад зураасны дагуу дэлгээшийг цэвэр нямбаа хайчилж авна. Дөрөвдүгээрт нь доглуудыг сэтэлж хайчилна. За энэ доглоо сэтэлж ажиллахдаа юуг анхаарах вэ гэхээр дэлгээснийхаа зургийг зураасыг одоо өнгөр хайчилж болохгүй. Тэгэх юм бол одоо алдаа гарна. За 5-дугаарт нь болохоор өөсвийг нарийн эстэй хуурайгаар буюу зүлгүүрээр засч янзалнаа. За 6-дугаарт нь ирмэгтэй бэлтцээ ашиглан яг зургийнхаа дагуу алдаагүй цэвэр нямбаа нугалах хэрэгтэй энэ дэлгээшээ. За ингэснээр хайрцаг маань бэлэн болох ёстой. Тэгэхээр та бүхэн энэ хайрцагаа хамгийн сүүлд нь засаж өнгөлөх ёстой шүү. За та бүхэндээ амжилт хүсье. Хуудсан металл дээр одоо тавих дэлгээс зургийн маань хэмжээ урт нь 148 мм, өргөн 108 мм-ээр хэмжиж за энэ дэлгээсний зургийг ажлын зураг дээр өгөгдсөн хэмжээнийхээ дагуу нарийн чамбаг үүсгэх ёстойг анхаарах ёстой хүүхдүүд нь. За тэгээд нугалах дараалал та бүхэн энэ номерлогдсон байгаа зураг дээрх дарааллуудаа хараад цэвэр нямбаа нугалж хайрцаг хийгээрэй. За ингээд хичээлийнхээ төгсгөлд хэлэхэд сурагчид та бүхэн металлын хэрэглээний талаар, металлын шинж чанар, түүний туршилтын талаар дасгал даалгавраа хийж гүйцэтгэхдээ, мөн дадлага ажиллаа гүйцэтгэхдээ, за асуулт сорил ажилдаа хийхдээ, мөн бүтээлээ гүйцэтгэхдээ ойлгомжгүй зүйл гарах юм бол хичээлийнхээ бичлэгийг давтан үзэж, мэдлэгээ баттгаж, чадвараа дээшлүүлэх боломжтой гэдгийг та бүхэн санаарай. За ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.